Ухааны сохор 100 жилийн амьдралаас утгыг таньсан нэг өдрийн амьдрал чухал. Сайхан үлж байна, дарган сайхан үлж байна уу? Сайхан байна. Та надад бяцлаглалын талаар ярьж өгөөч. Бяцлаглалын талаар ярих юм бол энергийн тухай ярих хэрэгтэй болно. Бяцлал бол ер нь замбууд өвдөр буддаа анхлаж бяцлагыг замбууд өвд зааж өгч хүмүүс бяцлаглаас өөрийнхөө хүчийг, энергийг, өөрийнхөө чадлыг л олох зам мөрийг л хийсэн зүйл байгаа. Бяцлаглыг бол одоо тарины аргаар бяцлахад бол багш хэрэгтэй. Тэгэхээр бид нар бол одоо өнөөдрийн нэвтрүүлэгт бол бүр тийм том агууд даяан бяцлаглалын тухай ярихаас илүү яг өнөөдөр бяцлал хийж эхлэх мөн чанарын тухай эхлэх нь арай л зөв юм болов гэж бодож байна да. За бяцлал эхлэхийн тулд та ярьлаа ш. Бяцлал эхлэхийн тулд хүн одоо хамгийн түрүүнд юуг анхаарах вэ? За бяцлаглалын хувьд одоо хамгийн энгийнээр бяцлал гэж бол ерөөсөө хамгийн түрүүнд эндээс л эхэлнэ гэсэн зэрэг. Уулын бяцлагыг хийхэд бол хүмүүс янз янзаар бодоод янз янзаар л хийдэг л баг л та. Тэр ном нарын тэр сүнүүд одоо өөр байдаг баг. Ер нь одоо яг миний хувьд бол багш нараасаа сураад сонсож байгаа юмнэр бол эхлээд сэтгэлээ танин барихыг эхлэх юм болов. Сэтгэлээ танин барина гэдэг чинь ер нь хүний сэтгэл гэдэг чинь бодлын хуйлрал юм шүү дээ. Хүн өнөөдөр сайхан юм бодоол ингээл явах юм бол өөрт нь тийм сайхан мэдрэмж төрдөг. Муу юм бодоол явах юм бол өөрт нь муу юм төрдөг. За тэр сэтгэл хамгийн гол нь яаж төрж байна вэ? Бяцлагад бас нэг хийж яхад хоёр том юм тохиолддог. Бурхан өмнө нэг бол живэх, нэг бол догшрох. Догшрох гэдэг маань хитрхи их ингээд сэтгэлээ тогтоож чадахгүй бол догшир ширүүн болж характер зан хувир. Живэх гэдэг маань бүр ингээ уйдаад, бүр хорвоогоос бүр уудаад, бүр доошоо. Яг тэрийг л темч гэдэг юм одоо яг тэрийг л барих хэрэгтэй болж байна. Тэрийг сэтгэлийн цаана нүн чанарыг бариад ирэхээр энерги урсгалыг мэдрээд ирнэ л гэсэн. Хүн ер нь өөрийгөө олно л гэсэн үг шүү дээ энэ бяцлал. Одоо зарим ламнар маань одоо агууд суугаад тийм ээ. Магадгүй тэд хоног, тэдэн сар, тэдэн жилд суудаг. Бяцлал хийж суудаг юм уу? Тэр эсвэл хорвоогоос уйдчаад тэнд ингэ суугаад байна уу? Үнэхээр өөрийгөө олъё. Замбууд энэ бурхны адис төдийг олъё. Түмэн амтнд туслая. Хүчийг олъё гэх юм бол тэр бяцлаглыг хийж эхэлж байгаа. Бяцлал гэдэг чинь ерөөсөө өөрийгөө таньж одоо би хэлээд гэгэрэх мөн шат руугаа орох, өөрийгөө гэрэл гэгээдээ болгох түмэн амтнд тусыг үлдэх. Ерөөсөө бяцлаглыг ярих юм бол заавал тэр хүний өөрийн тэр амьсгал буюу урсгал энерги мэдэр. Бяцлал гэдэг нь бол агуу энгийнээс эхэлнэ гэж ерөөсөө л амьсгалаас эхэлнэ. Амьсгалаа орохыг, гарахыг ажиглана. Яг ингээд амьсгалаа ороод гараад бид нар бол зүгээр ингээд идэж уух ч юм уу энэ тэрээр ингээд явах нь бол арай өөр. Яг амьсгалгүй хүн агааргүй ингээд амьсгалгүй ягаар зогсчихж байгаа байхгүй. Зүрх зогсоод ажилд болно. Амьсгал бол тасархад бүх юм тасарч байгаа. Тэгэхээр амьсгал орох гарахын тэр нэг цаана нэг тийм жоохон зогсолт маягийн юм байх юм шиг байна. Та тэрийг л барих юм бол та энерги мэдэрч эхэлж байна л гэсэн. Ерөөсөө л энэ бяцлагд яваад хор зүн бэлэгт орж байгаа шүү дээ. Өөрөө их зүн бэлэгч болно. Тэгээ энийг мэдрээд эхэлнэ. Хамгийн түрүүнд ойр орчныхоо мэдрээд эхэлнэ. Хүний бодлыг уншаад эхэлнэ. Хүний бодлыг уншина. Таах гэсэн үг үү? Тэр чинь таах юм шилдээд ир чинь таах бодох гэдгээс чинь өөр. Бодох бяцлал бол бодол биш байхгүй. Бодол. Одоо ингээд өөрийг ингээд бяцлагаад ингээд тэр амьсгалаа ингээд ажиглаад орж гарахыг хараад ингээд яваадахаар өөр ингээд мэдрэмж төрөөд ир. Тэгээд тэр мэдрэмж эхлээд мэдрэмж төрөхийн тулд одоо бяцлаас хэлэхийн тулд надад бол яг өгөөр тайлж хэлж чадахгүй наа би. Яг ингээд мэдрэмж эхлээд ямар нэг юм ингээд олохоор зөв мэдрэмж, буруу мэдрэмж гэж орж ирнэ. За. Эхлээд хоёулаач зөв юм шиг, хоёулаач буруу юм шиг. Тэгээ мэдрэмжгүй орж ирнэ. Эхлээд тэр мэдрэмжний цаатал эхлээд хуурамч мэдрэмж орж ирж тэрний занд яг тэр зөв бэлэг нь орж ирдэг байхгүй. Тэгээд хүн тэр зөв бэлгээр барих юм бол хүн тэгэл хүн болж байгаа юм даа шүү дээ. Бусдыг ингээл зөв мэдрэмжээр хайрлал эхэлнэ. Хүнтэй ингээл ярьж байгаа зүгээр ингээд бяцлагч хүн зүгээр хүнийг харахад тэр хүн хичнээн догшин ууртай байсан гэсэн тэр хүнийг харахад зүгээр л тэр хүн энэр нүүсэнгүй сэтгэлээр төрнө. Бод сэтгэл ядахтаа өдөрт нэг удаа төрүүлэх хэрэгтэй. Бод сэтгэл төрүүлнэ гэж олон амьтныг
энер нэгүүлсэн сэтгэл төрүүлэх хэрэгтэй. Тэгээл имийг хараадахад ингээд бүгдийг ажиглаад өөрөө ирдэг гэдэг байхгүй. Манайхан бясалгал хийж ийм гэхээр манай багш бясалгал хийд манай багш цагаан олдоо учраас далааг бясалгаж. Тийм байхгүй замбуу төвдөр. Өөрийгөө таньж мэд. Чи өнөөдөр мужаан байж болно. Мужаандаа сэтгэлээ гаргаад өөрийгөө зориулаад тэн дээрээ уусаж чадвал тэр чинь бясалгалын эхлэл болдог. Бясалгал болдог байхгүй. Юмд уусах штэ. Чи одоо жишээлбэл хүүхэд өвдлөө. Тэгээ зарим хүн чинь хүүхдээ ном уншуулъя гэдэг. Тэгээд дээр үе ламдар үлээгээд зүгээр очдөг гэдэг. Тэр чи яаж вэ? Тэр хүүхдийг хараад тэр ламд бод сэтгэл төрж байхгүй. Өрөвдөд байхгүй. Өөр ирэхгүй хайрлаад ивэдийн халуураад байгаа шүн унтаж чадахгүй байхад тэр чи хайрлаад бод сэтгэл төрүүд үлээгээд тэгээ тэр хүүхэд энийг гаргаж байгаа нь бясалгал байхгүй. Өөр эндээс гинт пүнкгээ гэрэл гарч ирээд ингээ би бясалгал хийж байгаа. Би одоо гэрэл цацарсан та нар намаагаараа би гэрэл цацруулдаг би бясалгаж. Зүгээр л тэр нэг хүүхэд гүйж байгаа хүүхдийг ингээ таринтад үлээх гэдэг чинь өөрөө л тэр бясалгалынхаа юугаар л нинж товлоо сэтгэл төрөөл. Танд ч гэсэн тийм сэтгэл байдаг байхгүй. Та өөрөө ч гэсэн хүүхдээ нөхрийгөө үе үедээ сэтгэл төрдөг байхгүй. Тэрийгэл тэр мэдрэмжээ ингээ гүйжид барихын тулд бясалгал болж байгаа. А бид нар болохоор яа мэдрэмж дутуу барайл нэг жоох ингээд дараа нийшээ хөдлөнгүүтээ ягаад өдрийг гүйцэд барихгүй ш. Гүйцэд барихын тулд бясалгал чи үргэлжлээд байгаа байхгүй. Тэр 3 жил ингээд агуун сууж яана гэдэг чинь тэрийг гүйцэд барьж байгаа байхгүй. Одоо бид нар ингээд чи хоёр ингээд юм ярьж ш. Тэгэхэд орой өөр юм бодоол яв. Бясалгач хүн болвол мөнхөд энэ дотор нь явж явах нь ш. Нөгөө мэдрэмжээ за одоо юм болгонтой харьцах. Тэгж л эхлэв ш. Өнөөдөр бос чирэл хорвоог зүхэл үр ширээ бодоод тэгээ явах. Сэтгэлээ тогтоод зүн бэлгээ хөгжүүлэхэд бол өөрөө жоохон чармаа. Яндан балуу зөндөө хийж чадаад эрдмийг хичээлээ сурдаг. Өөрөө жоохон хичээх хэрэгтэй. Бясалгал болгоны үйл чи өөрөө хийчээ. Одоо нэг юм асууя л да. Одоо бясалгал гэдэг чинь зүүдтэй холбоотой юу? Одоо ингээд шүн ингээд зүү тавгуу таал тийм ээ? Байдаг штэ. Тэгэхээр тэр бясалгал хийсний одоо сайн нь муу нь ер нь зүүдний талаар бясалгалд ер нь зүүдийг хорвоо бурхан багтаар хорвоо ч гэсэн өөрөө элбийн ертөнц штэ. Бид нар ч гэсэн зүүдэлж байгаа штэ. Та зөв ухамсараа сэрээгээд зөв бясалгалаад өөрийгөө сэрээгээд энэ дотор байгаа ухамсараа зөв сэрээгээд бясалгалын хүчээр өөрийгөө сэргээх юм бол энэ хорвоо ч гэсэн зүүд штэ. Бидний зүүдэлж байгаа зүүд гэж бид ингэж хуваагаад байна штэ. Бурхан багш имийг хуваахгүй бүгэл гэж хэлсэн шүү дээ. Бүхэл одоо ухамсар бясалгалын хүн чанар ахмал ухамсараа олно. Бид нэр шар, өндөр, царай муутай, царайлаг хүн, царай муутай хүн, гой хүн, баян хүн бид нар л хувааж байгаа байсан. Тэдлийн дайсны талын хүн, манаа талын хүн. Яг ухамсараар явах юм бол бясалгалаар бол тийм хүн гэж байхгүй. Бясалгал үнэхээр бясалгалын хүн чанартаар бол тийм хүн байхгүй. Хорвоо ертөнцийн зүүд би өнөөдөр ингээл ярьж байна. Би мөнгөгүй шүү дээ. Та ч гэсэн ингээ маргааш юу тохиолддог. Энд чинь өөрөө бидний зүүдэлж байгаа зүүд ч мөнгөгүй ш. Энэ бага амьд чинь өөрөө. Тэрийг өмнө чанар их юм бод ухамсараа л олох хэрэгтэй. Ухамсараа орлоо шинжээл болж. За надад хүмүүс тэгдэг юм. Магнаалаа тийм зүүдлээд, ийм зүүдлээд ингээд байна. Би тэгээ голдуу өөрийнхөө шамнаар тэр нөгөө уулзж байгаа хүмүүстэй сэтгэл чинь жоохон тогширцсан байна. Өнөөдөр яг зул сайхан өргөөд, бурхандаа сайхан мөргөөд тийм ээ. Одоо маань ойд нэг тарин бодор өөрийнхөө тэр сүтдэг сахиусныхаа тарин тоолоод цагаан хоол идээд нэг хоног ингээд өөрийгөө зүгээр ингээд зориулчих. Зүгээр зориулчих. Тэгэхээр зэрэг наад сэтгэл чинь тогшрохоо байл. Бясалгач хүн их бясалгал хийгээд ингээд яваад байхаар ер нь зүүд бараг зүүдлэхгүй шүү. Зүүдлэхгүй. Бараг л нэг өглөөгөр нэг жоохон зүүд орж ирэх баг. Тэр нь бясалгач хүн хөл зүүд ер нь их баг орж ирдэг шүү дээ ер нь. Хүмүүс шиг тэгэл актер зүүдлэл өглөө гой зүүдлээ би яасан гой байна гэл эсвэл муухай зүүдлээ үу яана мана гэл өөрөөсөө чихшээл зэвүүцэл. Бясалгач хүмүүс зүүл их барих уу? Бясалгач хүмүүс бол ерөөсөө л амьсгалаа ажиллаад өөрийнхөө ухамсарыг л сэрээ. Босгогч хүн ерөөсөө тэр бурхан ингэж мөргөнөө тэр нь гол. Ерөөсөө л сэтгэлээ сэргээх. Ухамсараа барих, сэтгэлээ сэргээх л өөрийгөө л хөвлөж байгаа л. Тэгэхээр яг бясалгач хүн бол
бясалгал хийдэг хүн бол баг зүүдэлдэг гэж ойлгож байна. Баруун зүүдлэхгүй шүү дээ. Ягаад гэвэл тэр чинь өөрийнхөө сэтгэлийг тайвшруулж байгаа юм. Сэтгэл нь догширхгүй жихгүй байгаа учраас. Яг хөө тэгтээ шууд бясалгал хийгээд боддоо болоогүй учраас шууд гэгэрх юм чи одоо. Гэтэл гэгэрлийн зам руу бясалгал л аваач. Өөр юу ч аваачихгүй. Таны мэддэг одоо юу гэдэг үлгэр домогч байдаг юм уу болоод яригддаг тийм сайхан бясалгал маш их хийдэг байсан Монгол ам нарын түүх домог байвал ярьж өгөөч. Одоо тэгэл хүрээний даш тарж байгаа гэл дээр үеийн тэр юунаас яах юм бол их л байна л та. Яг би одоо өнөөдрийн амьдралаар ингээд харахад би яг ингээд өвгөн багш нарыгаа Монгол лам нарыгаа дагаад ингээд явсны хувьд бол тэд нар бүгд л надад хороо ертөнцийн тухай бясалгалын тухай мэдрэмжийн тухай надад их ойлгуулж гисэн. Би ерөөсөө мэдрэмжийг их ойлгуулсан болов гэж. Амангаа байна манай. Амангаагаа бурхан болчоод суугаагаараа замбууд тэгсэн. Хий настайгаа тэр чинь зүгээр илүү сар мараар болоо тэгэл явсан. Амангаа дээр очисон. Амангаа дээр очисон тэгээд амангаа бурхан болсон байсан. Тэгээд би очиод ингээ гарын ингээ барьж үзээд тэгээд ингээ хажууд нь ингээ сууж явах надад ямар мэдрэмж төрсөн бэ гэх юм бол энэ хүн яг тэр биеийн температур нь тэг байсан юм шиг санагдсан. Нэмэгч биш, асгч биш. Тэгээд ингээ сууж байгаа нь яг амьд юм шиг. Тэгээд амьсгаа байна уу амьсгаахгүй нэг тийм торгон амьсгаач торгон мэдрэмж байгаа юм шиг. Тэгэл тэнд байсан одоо энэ 3 дугаар эмнэлгийн Төмөр Батаргой ойлуудаа ингээд хэдэн эмчнэр байсан юм аа. Тэгээд за миний ингээд одоо амангаа ингэж гэсэн мөрөнгөд за одоо эн чинь 7-8 хоногийн дараа хүнийг эзэмт чинь хөөл ингээд одоо хөөлт мөлтөг их буруу юм болдог гэж ярьжсэн. Тэгэл бид тэнд 20 хэд тоноос. Тэгэл 20 хэд тоноол амангаач 20 хэд тоноол 21 лөө 24 жил ингээд доош яасан чинь хамраас нь шунх гаж ирсэн. Тэр одоо 20 тоног дотроо ухамсараа барьж байгаа байхгүй. Тэр гайхалтай. Хамгийн над. Одоо жишээлбэл хүрээний дархуу унзад давгүй чанцангай байна. Өглөө босч ирээл ингэж хараал. За хүн өнгөрөхөд нэг майны өрөл өнгөтийн алюминий майны өрөл авч өгөөч гэвэл өнгөл цаашаа ороод өөрийгөө мэдэрч шít. Тэг бурхан болсон. Тэгэл өөрийгөө мэдэрсэн тэгэл бод. Тэгэж өөрийгөө мэдэн. Бясалгал үдэж одоо энерги өгч өөрийгөө тэгжил мэдэрнэ. Одоо энэ чинь тайлж чадахгүй. Илүү ном судрах юм. Ерөөсөө миний амьдрал тохиолдож байгаа нэр зөндөө л юм тохиолж Монгол багш нар Монгол лам нарын тухайд энергийн тухайд ярих хэрэгтэй бол энергиэд бариад энерги юугаар барих вэ? Мэдрэмжээрээ барих. Энерги урсгал гэдэг байгаа шүү дээ. Тэрийг яаж цэвэр ариун байлгах вэ? Энерги урсгал. Энерги урсгал бол угаасаа өөрөө бохирч юм биш, ариун ч юм биш. Зүгээр л энерги өөрт нь байдаг. Нурууны 7 чакра буюу ингээд өөрөө урсч чаддаг гэдэг байхгүй. Мэдрэмжээрээ барьдаг. Энерги бол мөнгө хэд янз янзын өөр хувирна. Хүнд биш тийм ээ. Одоо танд ном зориулж ном уншиж байгаа бол бас ухамсартай хүн тийм ээ. Ухамсартай хүн. Надад зориулж ном уншиж байна да тийм ээ. Баясаа л Би өөрөө. одоо нөгөө даган баясаа тий. Энэний номын айдсдыг би хүртэж чинь гэж. Мал маань яаж мэдв? Тий? Мал шүү дээ. Замбууд өдөр Монгол хүмүүс л ингэдэг баг. Тийм баг. Монгол хүн адунда 5 уушуу малда малын базар судран шүү. Одоо намайг одоо малын базар шүншүүлээ гэж залж л байсан л та айл. Монгол хүнээс замбууд өвдөр адунда хямраасаа тавьдаг хүн байна уу? Байхгүй бах тий. Замбууд өвдөр хайгаад үзтээ. Хөх толботой юм уу? Бидний чи хөх толботой Монгол ирэх хүн гэдэг чинь Тэнгэрс биднийг тамгалжээ. Чин Тэнгэрийн хүү. Бид Монгол хүн ч ерөөсөө Тэнгэрийн хүчрээс хөх тамгаалав. Тэнгэрийн хүү учраас адуунд ном уншиж. Би нэг нууц юм хэлчих үү. За. Энэ бол ерөөсөө содор номонд байхгүй. Гэхдээ би морь уяаж өвгөн багчаас сонсч байсан. Адууг хямртай амтан гэж ярих юм багшаа. Алтан дууртаж ирсэн. За тэр үлгэр томоо юу гэрэж яах. Гэсэн чи адуу гэдэг амтан гэсэн чи тэр лам хүн биш л те. Өвгөн уяач. Адуу гэж амт яагаад хямрд орсон бэ гэх юм бол би өвгдүүдээс сонссон. Адуу гэдэг амт мөөмгүй нэ. За.
одоо хүнд байдаг шүү дээ. Үхэр мөхөр байдаг. Адуунд байдаг. Адуунд гацхан шивэр гэж байдаг. Тэр өөр нэртэй шивэр. Моринд байдгүй ч. Мөө. Гү та очоод үз. За. Зүгээр л нөгөөд Монгол ухаа. Зүгээр очоод та нэг үзтээ. Адуу хямртай амтын ингээ үхэрд бол байдаг. Бус амтанд бол байдаг. Бар март дээр юу арслан байдаг л инглээ. Заа манд. Морид байдаг. Морь гэдэг чинь нөгөө засаад болов засцгаар морь болно шүү дээ. Морь гэж. Тийм учраас энэ Монгол хүн Тэнгэрийн хүн учраас мориндоо хямрын сан тавьдаг. Адуу малтай тэгж харьцдаг байх юм шүү. Байгальтай харьцаж чинь тий. Байгальтай харьц энерги мэдэрч юм. Адуу хүртэл уйлдаг шүү дээ. Хүн битгий адуу хүртэл уйлдаг шүү дээ. Хүн энерги ингээ харьцаад ирэхээр Ойлгох байх л таа шүү дээ. Ойлгол байх гэж бүр байдаг шүү дээ тийм ээ. Байх биш. Бүрөөсөө бодит Монгол ойлгож байна уу? Морь. Зул одоо бадраасны асаасны ач тусны юу юм бэ? Би нэг гөгшөөж сонсч байсан юм аа. Манай мөн гөгшөөж нэг ярьж байсан. Нэг хүүхэд нэг айлын ганц хүү ээж гин ээж нь өнгөрч гин. Тэгээ ээжийнхээ араас буян хийх гээд. Тэгээ цагаан ямаатай байсан гэдэг үлээ дээ. Ямааныхаа досоор зул хийж өргөжсэн төчөөс. Тэгээ дараа нь тэр зул хийсэн буюу тэр зул бардын тойдоос хөтөлж явсаар агаад бурхны орон буюу гэгэрэл даваачижсэн. Одоо энэ зулын энэ гэрэл биш үү? Энэ бас чиний өөрийн дотоод гэрлийг хасаахал ид байхгүй юу? Одоо 18-сан досоор өөрийнхөө доторх гэрлийг асааж байна. Түмэн олон буян тэгж үлдчихэж шээ. Чи чамаас гэрэл гарвал гэрэл яадаг үлээ? Тэгээд тэгээ над руу ингэ. Зулын гэрэл яах нь бас тэр ойр орчиндоо тэр идэх түгээх нь шүү дээ. Тэр нөгөө нэг ингээ бос суухад нэг юм байдаг гэдээ яриадсан тэр чи юу юм бэ? Ухамсараа сэрүүлж явахгүй. Одоо ингээд одоо жишээлбэл хамгийн анхны бясалгын хамгийн анхных нь юу болвол тэр нөгөө миний хэлээд байгаа шүү дээ. Тэр мэдрэмжийн цааталтайгаа гэдэг шүү дээ. Тэрийг олохын тулд хамгийн анхны дасгал нь одоо өөртөө босгоо хэлэхээр ингээ хүн босдог шүү дээ. За. Суухээр ингээ сууж байгаа. Өөрөө нэг юм ажиллаад байгаа. Одоо босгохоо зөв өөрөө чинь босхгүй заяа. Тэгээ дотор өөрөө босгоо хэлэхээр энд нэг юм хөдөлж байна. Чид ингээ босгоо. Бос. Нэг юм хөдлөх гээд байна уу? Жохон өөртөө дотор дотгошоо хэл тэр нэг юм хөдлөөд. За тийм байна. Одоо чи зөв босоо суудаа бүр ихлэ бос гэж хэлээд. Босгээд зүгээр ингээ босгээд. Тэгээд бостоо. За суу. Одоо өөртөө чи дотроо босгоо хэлдэ. Бос. Тэр нэг юм хөдлөөд байна. Наадах чинь нөгөө дөнгөж мэдрэмжийн эхлэн байхгүй. Тэгээ наадахаа ингээл хөгжүүлэл яваа. Наадах ч өөрөө хөдлөөд цааж өндөр очиж зүм мэлэх дээр очиж. Өөрийгөө олгодчих эхлээд эндээсээ л эхлэн шүү дээ. Бурхан багшийн дүр төрхийг хардаа та нар буддаагийн. Ингээ завлаад ингээ сууж байгаа. Буддаа тийм сахалтай байна уу? Эрэхтэй гэсэн баха. Сахал махалтай байхгүй. Яагаад тэгвэл тэр сахалгүй нь яагаад? Дотоод нинжин сэтгэл эмэгтэй дөгөөлж эмийг нэгүүлсэнгүй бас учраас тэгж харагдаж байгаа байхгүй юу? Бид нар хүмүүс буддаа ингэнгүүд эрэхтэй хүн байдангууд одоо хүний нүдэнд тасцсан байхалтайгаа харчаад явдаг байх. Тэгэхэд эрэхтэй хүн сахалтай байдаг үү? Тэгэхэд буддаа тийм байхгүй гэж өөрөө дотор гэгэрлэг болоо өөрийгөө тэгж их нинжин сэтгэл төрсөн учраас тийм байхгүй учраас тэгж бүтээгээд байгаа байхгүй. Зүгээр л буддаа гэдэг. Өөртөө том юм энгийн юмнаас л эхлээл буддаагийнхаа сууж байгаа тэр дүр төрхийг хараад гэгэрлийн бас нэг мөн чанар юм ойлгож байгаа хэрэгтэй. Адуу гэж амтаа энерги гэдэг ингээд юм болгоно нөлөөлдөг юм байна гэж ойлгож байна. Монгол хүн бол энийг дэлхийд Монгол хүнийг бүгдийг мэддэг байхгүй Монгол хүмүүс. Бид нар чинь бос хүмүүсээс арай онцлог нэг энерги хөгжүүлэхгүй байгаа учраас нутгаа сан чи гинт ингээ гөгшил нутгаа санаад гүйцэг очдөг гэд. Уул тэгээ нутагтаа очиж хөрөөч зүгээр болчихлоо гэдэг. Тэнд юу байсан юм? Тэнд бясалгал явагдаад байна. Сэтгэл нь хөглөгдөж байгаа хгүй юу? Тэгээ очихоор тэр тайвшрал авч байгаа байхгүй юу? Өөрт нь тийм тайвшрал, таашаалын давлгаа бий болсноос болоод тэр хүн бясалгалд өөрөө ирэхгүй орж байгаа. Маш их бурханд их сүсгэлэхээр бас хүний дотор тесрэлж явагдаж бясалгалд ордог шин. Энэ 7 чакра ч мөнхөд ажиллана. Одоо ингээ бурхан маш их сүсгэлээд ингээ яхаа зэрэг дотор тесрэлж явагдав. Нутагтаа очиод ингээд уул усандаа ингээд мөргөөд баясаад ингээд цэнгэл таашаал давлгаа авахаараа зэрэг бас тэгэл тэр чинь
бясалгалд ороод нөгөө хүн чинь эрүүл болж шít. Гадаад хүмүүс ойлгохгүй шít. Энэ ямар сони юм бэ? Зүгээр Улаанбаатартай имчилүүлэхгүй сөүлүүлчихгүй. Хаа байсан увс завханлуу очиод тэгээд тэрэн зүгээр болоод энэ хүн одоо юу яриад байгаа. Тэгэд тэр хүнд чинь тийм юунд орцсон байна шít. Бясалгалын тэр уусаа гарганд орцсон байгаа байхгүй. Орсон учраас нөгөө хүн чинь гоё болоод байна шít. Тэр энергийг барьцсан учраас тэр хүн чинь өөрөө эрүүл болоод байгаа юм шүү. Мөн үү? Мөн. Бясалгалын тухай ингээд хоёлаа ярьж байна. Тэгэхээр бясалгал маань шинжлэх ухаантай хэр нийцдэг юм бэ? Одоогийн шинжлэх ухаан бол юу л дээ? Бодит яг гарт баригдаж байгаа юм уу ингээл шинжлэх ухаан гэж байгаа. Бясалгал хийдэг чинь ерөнөөсөө өөрийнхөө сэтгэлийг чи унтаж чадахгүй очиж сэрээд авах чамд шинжлэх ухаан хэрэгтэй юу? Чи өнөөдөр сэтгэлээ ингээд тайвшруулад ингээд шинжлэх ухаан ямар ч хэрэг байхгүй. Энэ бодол ямар ч хэрэг байхгүй. Амьсгалаа ажиглаад ингээл яваад байхад эн чи өөрөө мэдрэмж чинь өөрөө цаашаага хөтөлж очдөг гэдэг байхгүй. Эхлээд зүм бэлгээ өгч түн мэдрэмж зүм мэдрэмж ярих юм бол чи өнөөдөр ингээд нэг таата мэдрэмж төрүүлээд унтаад үзээрэй. Тэгвэл чиний зүв тогшрохгүй. Энергийн тухай ч одоогор батлаагүй учраас би шинжлэх ухаан. Гэхдээ л ямар ч байсан хүнд болвол им болно. Бясалгал хийдэг хүн им болно өөрт нь. Бусд хүмүүст энерги им болно. Чи ямар нэг үр хүүхд юм уу нэг их ууртай хүн ч юм уу догшин ширүү хүн. Зүгээр л чи яг сэтгэлээ тогтоогоод бясалгалаа барьсан хүн бол ингээд удаа нэг 10 минут ороход тэр хүн номхорчдөг шээ. Хүн номхорч байгаа шүү дээ. Хүн ингээ бясалгалын тухай яриа, сэтгэлийн хөгийн тухай яриа шүү дээ. Би заримдаа хаяа нэг ганцхан зэндээ нэг ганцаар лекц орно. Тэгээ нэг ялтан малтан ингээд шороо оронд орсон хүмүүс уйлж байгаа шүү дээ. Би ингээд хүн яагаад тэгж амархан хөглөгдөж байна? Хүн ихийгээ санаад нутгаа санаж байгаа юм шиг яг тийм. Яг тэр нутгаа санаад ихийгээ санаж байгаа юм шиг энэ дотор ч нэг тийм хөдлөөд тэр нь ингээ хүн цацарт очдөг байхгүй. Чи ээжээ рүү ингээ гүгээд очих. Энэ доторсын чи бүр бясалгад өөрийн мэдлэгөө орцсон байдаг шин. Хүн. Тэр үед чиний цаг зогссон байдаг. Чи үнэхээр ингээд доглоод ингээд очиход чиний цаг зогссон байдаг. Хүний тухай ялгаад тэр хүн энэ муу хүн гэж ойлгохгүй яг тэр үндэ уусцсан байдаг. Тэрийг л ингээд удаан барихаараа бясалгал болж байгаа. А бид нар чинь нэг ороод нэг гараад ингээд мэдрэмж алдаал яв. Гүйц мэдрэмж оруул ирж аянда өөрөө гардаг. Миний мэдрэмжийг та мэдэхгүй. Таны мэдрэмжийг би мэдэхгүй. Та өөрийгөө л хөгжиж өөрийгөө л олно. Та энэний гоёг өөрөө л мэдэрч олно. Энэний гоёг өөрөө мэдэрч олчоо та бусд хүмүүс түгэж эхэлдэг байхгүй. Өөр ирэхгүй ингээл хүнийг индүүл ингээд. Тэр хүнээс тусна ихгүйгээр өөрөө тусаа өгöd эхэлдэг. Хүн болгоны дотор нэг бурхан байдаг гэдэг байгаа шүү дээ. Таны яриад байгаа ч яг энэ мөн үү? За бурхан бол ухамсар. Миний ярьж байгаа юм чи өөрөө хийдэг ухамсар. Чи ухамсараа өөрийгөө ингээд тэр бурхнаас сэрээч штт. Зөв юм ингээд сэрээч тэр чинь гэж хамт байгаад. Буруу сэтгэлээр энийг ашиглаж болохгүй. Ашиглах гэд оролдох төдийд тэр мэдрэмж чинь алга болчих. Тэр зүн совч байхгүй. Хайрлал инрэл хүн рүү ингээд яг тэр чинь улам хөглөгдөөл улам их тусыг яаж амтан тусыг үлдэж эхлэвэр улам их тусыг улам их чинь хөглөгдөөл яваад. Ингээд тантай хэсгэн зурж гисэн ярихад үнэхээр амьдрал сайхан байна. Гараа харахад бол шал өөр байна. Тэгэхээр би эндээс юу гэж ойлгож байна гэхээр өөрийгөө таны мэдэх хэрэгтэй юм байна. Өөрийгөө олох хэрэгтэй юм байна гэж ойлголоо. Тэгээ манай нэвтрүүлэг уламжлал ёсоор бол одоо арт түмэн дээр нэг сайхан айдуу нэмийн түргээд нэг ахмад насанд хүндэл үзүүлдэг байгаа. Тэгээд манай нэвтрүүлэг жаргаж та бас сайхан ерөөлийн үг хэлээч гэж хүсэж байна. Өөр дотроо гэрэл бадраагаад өөрийгөө мэдэрсэн хүн хорвоо ертөнцийг мэдэрнэ. Бид дандаа хүнийг өөрчлөх гэдэг, хорвоо өөрчлөх гэдэг, нийгмийг өөрчлөх гэдэг. Даргаыг цэрэг болох гэж, цэрэгийг дарга болох гэж. Өөрийгөө л өөрчилж байгаа.
За энэ байгуулгын 10 насны зулын тос. Баярлалаа. Ард түмэн минь амар амгалан сайхан болтгоо манай өчигдөө. За энийг өргөж байгаа. Баярлалаа. Компани зүгээс. 사랑 사토즈 뭉그렸어 우리 신부리 다 썰어타 나라나 둘자 따라서 주발 사랑 앞가람비 주들지 세르디근 요네헤베 아야 Tanıran baklı cibele Gece havada kışı settegelde Dili gırtını udıranda çeçigen demisice harulda sal Dincine çağan gelte Ekimin hugen hüdesem Zulayt sadan aptadan bir Sudici serdigen uçarata Hayal kalbinakta emin Atar zayasın mutluğa Tirci tanıran baklıcı gede Gece havada kışın setelde Zaya tupşını tumuni tgıllı borcu sundredesem Sana çağalar diham Tutgıllı bolluğumun korusun Tuvay çağan aktaran bir Sudici serdigen narrağı Hayal kaynakta emin Atar zayasını gal Divirçi tanıgan baklıcı gede Gece havada kışı setege